17 дугаар жарны гал морин жилийн сар шинийн мэндийг та бүхэнд өргөн дэвшүүлье. Өнгөрч байгаа могоо жил монголчууд бидний хувьд бас ээл ивэлөө гэсэн сайхан жил болж өнгөрлөө. Эдийн засгийн өсөлт 6.5% төрж Монгол улсын валютын нөөц 7 тэрбум доллар хүрсэн ийм одоос эдийн засгт ээлтэй жил болж өнгөрч байна. За мөн одоос Монгол улсын ерөнхий сайд Зандан шатрын санаачлагаар монголчууд баялагтай эзэн байх боломж бий болж байгалийн баялагын өгөөжийн дийлэнхийг Монголын ард түмэн хүртэх нээлттэй боллоо. Өнгөрч байгаа могоо жилдээ бид бүхэн бас эрчим хүчний хөгжлийн галыг асаах, зам тээврийн судалцыг тэлэх энэ бодлогуудыг хийж хэрэгжүүлж томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх боломжууд бий болсон он болж өнгөрч байна. 40 гаруй жил яригдсан зэс сайлуулах үйлдвэрийнхаа эхлэлийг морин жилдээ бид бүхэн бас тавихаар ажлыг нь эхлүүлж байна. Мал сүрэг маань бас 5 төрөл дээр өссөн, өвлжилт маань бас өнтөө болсон ийм сайхан өнтөө он болж өнгөрч байна. Мал сүргийнхаа буян хишгийг арвижуулж, малынхаа түүхийдийг боловсруулж, зах зээлд гаргах Евразийн эдийн засгийн худалдаар хилцээрт нэгдэж, малын мах, арьс шир, ноос ноолор үн цэнтэй болох эхлэл тавигдж байна. Ойрын үед малын түүхийд боловсруулах үйлдвэрүүд олон үйлдвэрүүдс үүдээ нээх болно. Ирж байгаа гал морин жилдээ илгээрийн хамглан төрлөөрөө төвшин хамглан байхын үлзийтэй байлыг хотол монголчууд та бүхэнд өргөн дэвшүүлье. Сар шиндээ сайхан шилжцгээгээрэй.